Сайн байцгаана уу, намайг Юмтарч гэдэг. Би 2001 онд Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг эдийн засгч мэргэжлэр төгссөн. 2014 оноос эхлэн доор 10 шахуу жил арилжаа хийсэн юм шүү. Шалтгаан гэх юм бол энэ салбарт бас сонирхолтой л доо. Юу гэхээр тэр жилүүдэд бол бүгд одоо манайх чинь онлайн системд шилжээгүй байсан. Одоо үетэй харьцуулахад тэгэхэд арилжааны одоо платформ гэдэг юм маань бол утсаар одоо эсвэл биеэр очих тийм л хоёр сонголттой байлаа. Яг тэр үед бол одоо энэ манай TDB Securities онлайн систем шилжижсэн энэ үе бол үнэхээр гайхалтай тийм өөрчлөлт авчирсан. Би тэр үед бол ерөөсөө энэ зах зээлд орохоос өөр аргагүй болсон доо. За арилжааны туршлага мэдээж 10 шахуу жил арилжаа хийсэн бол тодорхой хэмжээний туршлага дадал суудсан байгаа. Гэхдээ одоо тэр болгоныг дэлгэрүүлж ярих цаг хугацаа шаардах учраас би нэг ганцхан зүйл хэлмээр санагддаг. Тэр нь юу гэхээр арилжаа хийж байгаа юм бол өөртөө зайлшгүй нөөц бүрдүүлж явах хэрэгтэй. Энэ нөөц бол 3 үеийн өсөлтийг давхад одоо шаарддаг тийм хувьцааны нөөц. 3 үеийн уналтыг одоо бас шууд хангаж чадхаар бэлэн мөнгөний төмөр нөөц заавал хүнд хэрэгтэй болдог. Мэдээж сахилга бат хариуцлага маш чухал байгаа. Тэгэхээр энийг ерөнхийд нь бол улаан бүсийн хөхөө жарвна л гэж хэлэндээ. Вакцины тухайд гэх юм бол хувь хүнд зориулаад би хэлэхэд ер нь хувь хүн өөрийнхөө хөрөнгийн нийт одоо хэмжээндээс нэг 30-аас 40% бол нэг үйл хөдлөл хөрөнгө рүү, за нэг бас нэг 30 орчим хувийг бол хувьцаа руу, за мөн 20% бол бас бондод бол хийцэн байх хэрэгтэй. Яг тэгэхээр энэ бол харилцан бие биенээ нөхдөг ийм хөрөнгө оруулалтууд байдаг учраас манайхан бас энэ дээр өөрөөсөн гэсэн позиц үүсгэсэн байдаг баха. Би бол ийм байх ёстой л гэж ойлготой. Сонирхолтой арилжаа гэх юм бол олон сонирхолтой арилжаа бий болж байсан. Тэгээ 10 жил. За хүмүүст хамгийн ойрхон одоо энэ арилжааг би бол энэ 2024 онд хийгдсэн арилжаануудаас дуртжээ гэж бодож байна. Энэ дээр бол мандал даатгалын 5-7 лендемэний гэдэг. Бүр хөрөнгийн зах зээлийн өөрийнх нь манай хөрөнгийн биржийн одоо хувьцаа байж байна. Энэ бол сая бараг 100% өрлөө шүү дээ. Тэгээд ер нь бол дундаж өсөлт нь он гараад бараг 50-85% өсөлтүүд үзүүлсэн. Үнд бас оролцоол хамрагдаад ашигын хүртэл явж байгаа. Тэгэхээр манай Монголын бас хөрөнгийн зах зээл дээр бол боломж байдаг шүү гэж бас хэлмээр санагдаж байна. Ер нь бол сонгох шалтгаан бол ерөөсөө л үйлчлэгээндээ л байсан. Одоо бол бүх компани гарааны нөхцөл ижилхэн болсон. Бүгд адилхан одоо үйлчлэгээ үзүүлж байгаа. Бүгдээр адилхан бонд арилжиж гин, хувьцаа арилжиж гин, дэлхийн зах зээл дээр ч гэсэн гарцсан байна. Тэгэхэд TDB Security-ийн хувьд бол би харахад 10 жилийн өмнөх тэр надад үзүүлж ирсэн үйлчлэгээ яг хэвээрээ өнөөдөр юу ч өөрчлөгдсөнгүй, харин би гэртээ байгаа юм шиг тийм гоё мэдрэмжийг тэндээс олж авч чаддаг. Би ерөөсөө юугаарч өөрчлөх хүсдэггүй. Тэгээ эн чинь платформ нь өөрөө бас энэ хоорондоо холбоотой. Энэ платформ онлайн систем шилжснээс хойш 3 удаагийн өөрчлөлтийг хийсэн байдаг. Хөгжүүлдэг гэсэн. Тэгээ энийг бас бид нар нүдээр үзсэн гэрч байгаа. Үүнд бас оролцоод явсан. Бидний санал хүсэлтийг хүртэл хүлээж авдаг шүү дээ. Тэгээд ийм болохоор би аягүй их баяртай байдаг. Одоо өнөөдөр би юу өөрчлөлтийг хэлж мэдэхгүй. Яагаад тэгэхээр надад миний л хувьд одоохондоо төгс үйлчлэгээ тэнд байж байгаа. Жам ясараа л явж байгаа. 200-300 жил болцсон гадны энэ улс орнууд тогтцсон энэ хөгжил бол манайд ч гэсэн ялгаагүй. Харин 20-30 жил дотор энэ технологи санхүүгийн хөгжлийг дагаад хурдцтай хөгжиж байгаа гэж бодож байгаа. Далайн эцэн санхүүгийнхаа юуны хөвд ч гэсэн ер нь нэлээд том болцсон шүү дээ. Санхүү банкны системүүд бас хөгжлөгдөд эхэлж байна. Араас нь төрийн өмчин компаниудын хөгжил үлгээгдэж байна. Энэ хэрээрээ өнөөдөр сайжирч хөгжнө л гэсэн тийм хүлээлттэй байт юм би. Ер нь бол бусад улс орны жишгтэй адилхан байгаасаа өнөөдрийн одоо хурдцтай хөгжлийг дагаж хөгжөөсэй гэж хүсэж байгаа. Мэдээж тухайлбал шорт арилжаа хийж байгаа хүмүүс бол хөшүүрэгтэй арилжаа хиймээр байна. 5-10-ыг үрчих хиймээр байна. Мэдээж өндөр эрсдэлтэй. Нөгөө талаас бас зээлээр авчих хувьцаа зармаар байна. Гэтэл одоо манайд бол тийм нөхцөл болцоо хууль нь хараахан одоо бол хууль харин батлагдж байгаа. Энийг би батлагчаасаа гэж хүсэж байгаа. Зээлээр авч зардаг тийм үзэгдэл бол олон улсад тогтоод 100 жил болцсон байна тийм. Тэгээ манайд бол энэ талаар бол одоохондоо байхгүй байна гэх мэтчлэн. За тэгээд алстаа бол одоо бас нөгөө хөрөнгийн биржийн нөгөө талд нь доллараар хийлэгддэг ч юм уу манай хувьцаанууд ингээд олон улс энэ.
хийгдэх ажлууд бол маш олон бий л дээ. Тэр болгоныг бас үе шаттай л хэрэгжүүлэх баг. За баярлалаа.